Баяслаг хөдөлмөрч 16 залуусаас хэмээн 150 сая төгрөг 5 жилийн продюсерийн гэрээний эзлэх бай. Шилдэг өвөл явуулсан гişүүдийг шалгуулах шууд зүйлэг боловсролтой телевизээр. Эмтохон шоу шилдэг хөдөлмөр шууд үзэж байна. Сайн байцгаана уу? Цэнгэр дэрэгцээ үзсэн сохоо та бүхэндээ энэ орон амар амгалан айлтгая. Ингээд та бүгдийн миний таны бүгдийн хүсэн хүлээсэн Камертон шоуны сүүлчийн шалгаруулт буюу 5 дугаар үе шат игэлхэд бэлэн болоод байна. Ингээд хүсэл мөрөөдлөөр жигэрүүлсэн 760 гаруй залуучуудаас Камертон шоуны шилдгээр шалгарсан 16 оролцогчдон халуун алгадчлаар баяр хүргэе. Баярлалаа. Камертон шоуны 4-р шатнаас шалгарангуулсан 16 оролцогчид маань 4 баг хуваагдаж та бүхний өмнө амьд хөгжмөөр тоглолтод төлөвлөх болно. Энэгээр 5-р шатны маань шийдвэрлэх мөчөд шалгарч мөн шилдэг хамтлаг маань тодорхойлно. Ингээд хамтлагууд маань та бүхэнд анзаарсан бах. Нэг акапелла дог дүрсжүүл та бүхэн төлөвлөсөн байгаа. Одоо харин та бүхний өмнө Камертон хамтлагийн шилдэг хит дуунуудаас 2 дуг та бүхэн төлөвлөсаар 5-р шат маань үргэлжилнэ. Ингээд оролцогчид маань өнөөдөр бэлдсэн тоглолтод төлөвлөж харин маргаашийн дугаараар Монголын рок попын түүхэнд нэгэн шинээр төрж буй бой банд групп болж мөн 150 сая төгрөг мөн 5 жилийн продюсерийн гэрээний эзэд болох үлээ. Баярлалаа. Тэгэхээр энэхүү шийдвэрлэх мөчийг шийдэх мэрэгэн хүндэт шүүгчдгээ та бүхэндээ танилцуулъя. Камертон шоуны ерөнхий продюсер, Камертон 2 шоуны ерөнхий шүүгч, Камертон хамтлагийн ахлагч, Монгол Улсын төрийн сойрхол дуучин болт. Камертон хамтлагийн дуучин Ган Эрдэнэ. Камертон хамтлагийн дуучин Эрдэнэбат. Камертон хамтлагийн дуучин Мэндамар. Баярлалаа. Тэгэхээр манай Камертон шоуны 5 дугаар үе шат маань хамтлагийн дуучид маань дуугаад дуулахтан амьд хөгжмөөр дуулж байгаа. Тэгэхээр та бүхэндээ би хөгжмөстэй танилцуулъя. Камертон шоуны хөгжмийн ерөнхий найруулагч Төгөлдөр хуурч Пөрвсөх. Хамтлагийн бөмбөрчин Отхоо. Улсаар хамтлагийн соло гитарчин Одгэрэл. Баяр хамтлагийн бас гитарчин Батлэг. Саксофончин Сарудод. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа хөгжмөчтөө. Харин одоо үзэгчид та бүхнийг дэлгэсэндээ анхаарал хандуулахыг хүсэж байна. Ингээд Камертон шоуны шүүгчдийг сэтгэлийг та бүхэндээ хуваалцсан уу гэж хэмээн микрофоныг шилжүүлье. За ингээд ямар ч байсан өсөн үлээсэн бидний бас догдолж байгаа сайхан мөч ирж байна. Энэ хугацаанд Камертон хамтлагийн одоо бас үйл залгамж болсон. За мөн Камертон хамтлаг өрсөлдөхүйц хэмжээний маш сайн хамт төвлөхийн төлөө манай төсөл маань үргэлжилсэн байсан.
Бид нар тодорхой хэмжээнд завсарласан энэ хугацаанд бид нар шилдэг 16-гаа маш сайн бэлтгэл хийлгэх, хөгжмөд дуугаар сайн дуулах, мөн багийн хамтын ажиллагааг сайн мэдрүүлэх, за яаж энэ дууг яаж дуулах ёстой, яаж мэдрэх ёстой гэдэг талаар бид нар бас баггүй сайн бэлтгэл хийсэн байхаа гэж бодож байгаа. Ямар ч байсан шилдэг 16-да өндөрөөс өндөр амжилтыг хүсээрэй. Баярлалаа. Тэгэхээр та бүхнийг цэгэр дэлгэцээ үзэн сууж байгаа та бүхнийг бас сэтгэл догтлон хүлээж авах гэдэгт би итгэлтэй байна. Ингээд та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ингээд та бүхний өмнө хамгийн ихний хамтлаг болох Медиа хамтлагийн танилцуулгыг төлөвлөж байна. Соёлын коллежийн уртын дууны амийг төгсөж, соёл урлагийн сургуулийн дөрвийн дуудач ангид суралцж байгаа оролцогчид 412 дугаартай юм бэлгэр. Монголын рок урлаг өөрийн гэсэн байр суурь эзлэхэд тэмүүлж байгаа. Урдгал шатнд метро саунд багийн бүрэлдэхүүн багтаж, шүүгчдээс тайзан дээр хөгжилтэй цоглог сайн дуулаа гэсэн нэмэлтээр авсан гэдэг үе бусадтай нийлж, хичээгүй нэгэн болохоор харуулж чадсан юм. Камертон хоёр шоуны 2-р шатнд харин хамтлагийн өрөмтөл өнгөрсөн үед дууг дахин нэмж, шүүгчд тэтгэв үзэгчдээс өндөр үнэтэй авч чадсан оролцогчид 238 дугаартай анх хоёр. Mongolia Properties компанид ажилладаг инженер мэргэжилтэй үнэн шударга сайхан сэтгэлтэй байхыг мөрдөл болгодог. Монгол Өмнөхийн эрүүл мэндийн манаа зогсохоор суралцж байгаа 282 дугаартай сүгэлт өөрмөс тэмдэгтэй олцож байгаа үед шүүгч түнд жаз стилээр дуулахыг зөвлөдөг. 2-р шатнд Никитон амтхийн чамд би дуу дуусна шүүгчдийг авгааруулж тэгэхээр зүудэнч орногын явдал боллоо сайхан дуулалтыг үзүүлэх мэн уулзаж чадсан юм. Камертон хамтлагийн зүг дуу дуулж 4 тим гэсэн хариу сонссноор анхны алхмаа хийж байсан 422 дугаартай хангай маань соёл урлагийн сургуулийн эстрад дуудаачийн 1-р бүс суралцдаг. Үзэж та бүхэн надад хангайгийн хатсан мелоди багийн тоглолтыг хүлээн авч үзэх гэж байна. Баярлалаа. Тэгэхээр Камертон шоуны шийдвэрлэх мөчийг боловсрол суг телевизээр шууд амжуулан өргөж байгаа гэлээ. Энэгээр манай 5-р шат маань бас нэг сонирхолтой байгаа. Ингээд та бүхний өмнө тайзнаа Медиа багийнхныгаа урьж байна. Хадуудаг нэстээр ухтан явъя. 238 дугаартай анх хоёр 412 дугаартай ням дэлгэр 282 дугаартай сүкэртэн за сайн байна уу за уулзаг уулзсан байна нэлээд хугацаа өнгөрсөн байна энэ хугацаанд бэлтгэл хэрэг хангагдсан байна бэлтгэл маш сайн хангагдсан за баярлалаа Медиа гэдэг багийн нэрийг одоо хийн өгсөн байна танаа багийн ахлагч юм багийн ахлагч нь одоо би хангай за баярлалаа тэгээд Медиагийн хамтлаг бид нар хоорондоо өөрсдөө ярилцж байгаад Мелоди гэдэг үгийг сонгож авсан. Тэгээд энэ үгэндээ энэ багийнхаа нэрэндээ сэтгэл хангалуун байгаа. Тэгээд та бүхэндээ бүтэн сарны доор хайрлаж хамаагаа гэдэг 2 дугаар 5 дугаар шатнд оролцоход бэлэн боллоо. За байж бидний юм асуугаа. 1 2 3 4 шатнд оролцоод тэрнээс шалган гарсан шилдэг 16 та 4 маань багтсан байгаа. Тэгэхээр одоо яг бас яг шийдвэрлэх мөч буюу 5 дугаар шатнаас үргэлжлүүлсэн ирсэн байна. Яг өмнөхийн шалгаруултаас хэр их тогтолж байна? Маш их тогтолж байна. Харин тийм багш яриад ирсэн амьсгаан дээр тэгээд тоглохоос гадна маш их үүрэг хариуцлага одоо шаардлагатай байгаа. Тэгээд одоо ингээд бүтэн жил
бэлдсэний үр дүн одоо яг энэ хэдхэн минут гарах учраас маш их сандарж байна. Гэхдээ хичээх болно. За баярлалаа. Тэгэхээр хамтлаг дууч маань дуугаан дуулахдаа тэр дуундаа орж дуугаан мэдэрдэг байдаг тийм. Тэгэхээр би Камертон хамтлагийн Бүтэн сарны доор гэдэг цаахан сайхан дуу дуулах гэж байгаа юм байна. Тэгээ би та дөрөөс нэг юм асууя л да. Та дөрөв яг хөдөлсөж байгаа Бүтэн сарны доор яг зогсож үзв үү? Гүг. Тэр хэлж болохгүй шүү дээ. За хэлж болохгүй. Ямар ч байсан Бүтэн сарны доор зогсож мэдэрсэн баг тийм үү? Тэгэхээр одоо бүгдээрээ хамтдаа Мелоди хамтлагийн Бүтэн сарны доор дууг хэрхэд дуустдаг хамтдаа танилцуулъя. Бүтэн сарны дор хүслээрээ бүтэн сарны дор шалтгаан бид хоёрын зүг хасараа бид хоёрын ороод гэртет бид хоёрын зүг хичээсээ бид хоёрын төгөл цэцгээ чамайга хэрхэн сэхтэн би чаргалтай гэж саран шивэсээ Мелоди багийнхны дуусан Бүтэн сарны дор байлаа. Халуунаас баяр хүргэе. Баярлалаа. Харин одоо та бүхэн Камертон хамтлагийн өнөөдөр цомогт багтсан хайрлий чамаагаа дуу Мелоди багийнхын хэрхэд дуусныг хамтдаа сонирхцгаая.
үзээд маань өмөрсөн тэнгээс үлээрэлдэлгүй сэтгэл санаа чүрэг сайн хийсэх навчис шиг сүсмарыг нүргэмэч усан бүрий чинь их шиг болон шинэ бусад нүдэн сичин хүчтэй ми усын хүдээсэн цагийн гинжин дорос хүний хацнаас арандан нүм байж Шумшигэй ноцмишатгэ Цэгийн бач цэжбэна Цүмсэн хүрэн арэлдэн сууч Хайрли чамайга хайрли Хайрли чамайга хайрли чамайга Хайрли чамайга дугаартай ханга 238 дугаартай анх баяр 412 дугаартай Ням дэлгэр 282 дугаартай Сүхэлдэн та бүхэнд баяр хүргэе. Баярлалаа. Тэгэхээр би анх хоёроос бас нэг юм асуумаар байна л да. Тэгээ өөрөө ч бас эхний ганц 2 дугаар шатанд гарсан дуунууд ч бас үзэгч түмэнд бас нэлээд бас таашаалтай нэлээд бас үзэгч сонсох дуртай нэг сайхан дуунуудын нэг болсон байлаа. Тэгээ өөрөө ч гадуур явахад охид бүсгүүчүүд татаж ангаах юм уу? Чангахан ч юм дээ. Гэхдээ гадуур явж байгаа хүмүүс айгүй сайшаалтай ханддаг. Тэгээд хөөхн анх хоёр өнгөрсөн үед бол анх хоёр гэжтэй гээл хүмүүс айгүй их зураг татуулдаг. Тэгээд энэ тэрүүгээр явж байгаад чамайг дэмждэг шүү. Тэгээд чи заавал камертай хоёрын шилдэг дөрөвнийхд орно шүү гэдэг айгүй их сурмаар дэмждэг. Тэр бүгд нь маш их баярлалаа. Тэгээд намайг дэмждэг миний дуулах сонсдог. Дуулах сонсох дуртай хүмүүстэй та нартай бүгд хайртай шүү гэд хэлж байна. За баярлалаа. Манай үлдсэн гурав камертай хоёр шоунд орсноор өөрийнх нь амьдралд одоо бас юу өөрчлөгдөв? За мэдээж камертай шоунд ороод л маш их юм сурсан гэж ойлгодог. Хоёрдугаар шатнаас ахуулаад гуравдугаар шат бол бүр илүү бүх шатнаас илүү маш их зүйлийг ойлгуулсан шат байсан. Цаг барилт, хамт олнороо бөөнөрөө багаар яаж ажиллах уу, хүмүүстэй яаж харьцах уу, хамт олонны дунд бие яаж авч явах уу те. Тэгээд мөн дууг хэрхэн дуулах уу, яаж дуулах уу, яаж амьдруулах уу гэх мэтчлэн маш их зүйлийг сурж авсан. Тэгээд мэдээж тодорхой хэмжээгээр үр дүн нь бол гадуур явхад ч юм уу нэг газар ингээд найзтайгаа ороход бас таньдаг, дэмждэг шүү гэж хэлдэг. Тэгээд маш их баярлалдаг дотроо. Тэгээд бас
Нямтлэг өвтөр бас 3 дахь метро саунд баг дээр цуг байсан. Тэгээд одоо цуг явж байгаа маш баяртай байдаг. Тэгээд өвтөр бас буулгатай уулж энийхтэй инээж бас 3 дахь зөндөө тэгж явцгаасан одоо тэгээд сайхан энэхүү сайхан хоёр залуутайгаа нийлээд дөрвөлээ ийм сайхан мелоди гэдэг багийг үүсгэж чадсандаа баяртай байдаг. За ингээд юуны төрөнд ингээд 5 шат хүртэл биднийг үзэж бидний дууг сонсож камертон хоёр шоугаар хамсгалж амьдэрсэн бүх үзэгчид нартай юуны төрөнд багийнхаа өмнөөс шилдэг 16 оролцогчдынхаа өмнөөс баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ бишүүлж байна. Баярлалаа. Тэгэхээр камертон хоёр шоуны хамгийн ихний шатнаас өдрийн хүртэл 5 дугаар шат хүртэл манай медиа багийнхныг дэмжиж байгаа бас цэгэр дэлгэцээ үзэн сууж байгаа. Үзэгч та бүхэн ч гэсэн бас чин сэтгэлээсээ бас дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүгдээр хамтдаа шүүгчдийнхээ дүгнэлтийг сонсцгоё. Цагаанаас. За надад бол маш их таалагдлаа. За үнэхээр та дөрөв болоод анхнаас ч ингээ үлгийдэж авсныг хоёр яг нэг сайхан хамтлаг болсон байна. За тэгээ та дөрөв яг нэг ингээд харахад бол огтын шүтэн болохоор дөрвөн залуу бол яг өмнө зогсож байна. Тийм учраас та нараа би маш их багтаж байна. Та дөрөв чадна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Маш баярлалаа. За тэгээ миний хувьд энэ үртлээ ингээд явсан чинь баяр хүргэе. Маш гоё хамтлаг шиг гоё хамтлаг болж чадсан байна. Бие бинийгаа дуулж явах, дараагийнхаа мөрийг бие биендээ догсож байгаа байдал, дараагийнхаа мөрөөс сануулж байгаа байдал энэ бол хамтлагийн хамгийн гол зүйл. Зарим нэг нь мартсан байж болно. Гэтэ тэрийг сануулах үйлдэлүүдийг дуулж явах явцдаа үзүүлж яах гэдэг бол бас хамтлагийн ахлагчийн тэр хийж байгаа үйлдэлүүд бол надад их таалагдлаа. Тийм учраас маш гоё баг болж ажилласан байна, маш гоё хамтлаг болсон байна. Тэгээ баяр хүргэе. Мэдээж хамгийн том амжилтыг л өөрийнхөө зөвшөөрсөн. Та бүхнийг харж дундуур нь хэсэг газруудын фактууд гарч иж байгаа юм л дээ. Тэгээд тэндээс зарим тохиолдолд яг тэндээс бусдаа тэр факт нь нөлөөлөд унцдаг тал байдаг. Харин тэрийг та нар нөхөд нэгэнд факт гарсан чинь тэрийг маш сайн засаад нэг юм омгоороо юугаар сайхан засаад хүмүүсийг бас оруулаад яваад байна. Энэ чинь аягүй чухал л та. Тайзан дээр байх үед техникийн шалтгаан ч юм уу эсвэл хоолойноос болоод янз бүрийн юм гардаг. Тэгээ энийг та нар огт болоогүй юм шиг юм байсан чи таалагдчихэж байна. Тэгээ амжилт хүсье. За тэгэхээр дууг дуулна гэдэг нь өөрөө мэрэгжил гэхээсээ илүү хүний өөрийн авьяас биелэг төрөлхийн нэг тийм бухнаас аяасан гайхамшигтай зүйл байдаг. Тэгээд миний дөрөв дүү та дөрөвтөө үнэхээр тэр бухнаас аяасан тэр харамгүй гоё авьяас биелэг бол байна гэж би хэлмээр байна. Тэр тусаа би тодгож хэлбэл би сүхэрдний хэлмээр байна. Тэгээд яг сүхэрд маань бол энэ өнгөрсөн хугацаанд энэ камертон хоёр төсөлд маш амжилттай даваануудад давж явж байгаа сайн залуугаа. Тэгээд өөрийнх нь мэрэгч нь бол та хүн мэдж байгаа энэ хүн бол эрүүл мэндийн одоо эмч мэрэгчлэр суралцж байгаа тийм хөлт байгаа. Тэгээд яг 2 дугаар шатн дээр хэлээд сүхэрдний маань хувьд амьдралд нь нэлээд том бас хүнд үе тохиолдож байсан. Ингээд энэ үеийг камертон хоёрын төслийн хамт бол найз нөхдөйгөө хамт даван гараад өнөөдөр ингээд төгсгөлийн шатн дээр бас өрсөлдөд байж байгаад их баярлалаа гэж хэлмээр. Тэгээд анх хоёрын хувьд тэгэхээр анх хоёр маань бол инженер мэрэгчлээ хүн байгаа. Тэгээд энгийн нэгэн барилгын инженер залуу ямар гоё дуулдгийг та бүхэн энэ бүх шатнуудаар харсан. Өнөөдөр ч гэсэн анх хоёр ээж бас нотолж үзүүллээ. Тэгээд эхний дуусан дуун дээр бол үнэхээр хэн бол нэм дэлгэрэж бол үнэхээр онцгой байж чадлаа. Чи үнэхээр маш сайн хөгжсөн байна гэж хэлмээр байна. Хангаа чи үнэхээр сайн багаа өдөрдөж чадсан байна. Та нарт хамгийн одоо өндөр амжилтыг хүсье. Тэгээ зоригтой байгаарай. Тэгээ илүү чөлөөтэй бие гоё чөлөөт авч явж шээ. Маш баярлалаа. Баярлалаа. Нэг идэс шиг хамтдаа байж би биенийг мэдэрч бас энэ хамт өвчнөр дуулна гэдэг нь амаргүй даваа. Гэхдээ та нар чадлаа. Ингээд мэдээд багтаа хадуулагчдаар баяр үргэе. Ингээд сүүлчийн шатны дун маргааш гарах болно. Сайхан мэдээгээр эргээд хамтдаа уулзцгаая. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн ерөнхий зохион байгуулагч B Production боловсрол сувг телевиз Music Box нэвтрүүлгүүд хамтран ажиллаж байгаа байлаа. Ингээд та бүхэнд нэвтрүүлгийнхаа ерөнхий ивент тэтгэгчдийг танилцуулъя. Камертон хоёр шоуны ерөнхий ивент тэтгэгч Skytel Group, Max Modich дэлгүүр, Sound of Mongolia. Баярлалаа. Одоо ингээд хэдүүлээ хэсэг зар сурталчилгааны дараа эргэн уулзцгаая. Баярлалаа.
Камертон хоёр төсөл хаз отон хийсэн авьяаслаг хөдөлмөрч 16 залуусаас 150 төгрөг хамт жилийн продюсерийн гэрээс төлөвлөв. Шилдэг шилдэг өгүүлбэр явуулсан гişүүд шалгуулах шууд боловсрол сон телевизээр. Камертон хоёр шоуны шилдэг хэмжээ дотрон гарах шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Моя семья. Жимсний 100% цэвэршүүс. Тэнгэр зэрэгсэн агтай. 760 залуусын итгэл найдвар авьяас бэлэг хүсэл мөрөөдлөөр хөмлөгдсөн Камертон хоёр төсөл хаз отон хийсэн авьяаслаг хөдөлмөрч 16 залуусаас 150 сая төгрөг хамт жилийн продюсерийн гэрээс төлөвлөв. Шилдэг өгүүлбэр явуулсан гişүүдийг шалгуулах шууд нэвтрүүлэг боловсрол сон телевизээр. Камертон хоёр шоуны шилдэг хэмжээ дотрон гарах шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Үзэгчтэй та бидний хүсэн хүлээсэн Камертон 2 шоуны шийдвэрлэх 5 дугаар үе шат маань боловсрол сууг телевизээр шууд дамжуулан хүрж байгаа үлээ. Ингээд та бүхэндээ дараагийн багуудах дөрвөл багийнхныхаа танилцуулгыг танилцуулъя. Шатанд авсан олон нийтийн санд асуулгаар хамгийн их лайк болон мессеж авч хамгийн олон фэнтэй гэдгийг харуулсан орцогч бол Маргад. Монголын үндэсний дээд сургуульд ууд ухаан чиглэлээр суралцдаг гэж сайн дуучин болох зорилготой. Энэ хүүхдэд ямар нэгэн гоё юм байна гэсэн бүгдийг 184 дугаартай зөрг 1-р шатанд Камертон амлахын бие хэмтэж учирч болон дуусаар авч байсан. Мэдрэмжтэй хайцны имиж сайтай орцогч маань Aero Mongolia компанид ажилладаг. Өндөр нуруу, баригл хоолой, өрмөц имиж. Энэ бол 729 дугаартай баяр мандах. 2-р шатанд Тэтэм амлахын анхны хайрын од дуулж, зочин шүүгч 50 батыг энэ дууг анханасаа ингэж бүдүүн хоолоогоор дуулдагч байж юу гэж гайхшрал оруулж, шүүгчдээс үнэхээр гоё дуулалтыг үзүүлж чадлаа гэсэн үнэлгээг авч байсан. 3-р шатанд ард багийн ахлагчаар ажиллаж байсан бол энэ удаад ч гэсэн дөрвөл багийг ахлаж байна. Хүмүүстээ өөрийн дуу хоолойгоо сонсгож ирээдүйд нэртэй хамтын гишүүн болох зорилготой 415 дугаартай Зандан шараа. Улаанбаатар дээд сургуулийн 3 дугаар курсэд суралцдаг. 4-р шатанд шүүгчдийн сэтгэлийг сэргэдэг бүхнийг марц дууг дуулж чадсан юм. Баярлалаа ингээд Камертон 2 шоуны 5 дугаар үе шатанд өөрснийхөө авьяас хүч чадан гайгуулахаар дөрвөл багийнхныгаа тайснан өрж байна. 23 дугаартай Маргад, 184 дугаартай Зориг, 415 дугаартай Зандан шагаа, 728 дугаартай Баяр мандах. За сайн байцгаана уу? За баярлалаа. Тэгэхээр энэ үчийн амар амгалан айлтгая. Тэгэхээр энэ үдч та бүхэн энэхүү 5 дугаар шатан дээр ямар дуудуулахаар бэлдсэн бай? Цагаан дээрхийн номог тэгээд хоёулаа өнсөлцгүйгээд хоёр сайхан дуудвал. За баярлалаа. Бэлтгэл хэр хангагдсан байна? За бэлтгэл бол ерөөхдөө дайжгүй байгаа. За баярлалаа. Тэгэхээр Камертон хамтлагийн цагаан дээрхийн домог дуулж байсан. Одоо та бүхний өмнө дөрвөл багийнхан маань цагаан дээрх домог дуулахад бэлэн болсон байгаа үлээ. Тэгэхээр би нэг асуулт байна л да. Маргадаа таны утасны дугаарыг надаас маш олон охтод асуусан.
Шаа өөрөөсөө дэлгэцээр өгч болохгүй юу да? Яах юм гинэ. Тэгэхээр баярлалаа. Манай дөрвөл багийнхан манаас үнэхээр сайхан имижийг бүрдүүлж бас энэгүй 5 дугаар үе шатанд оролцож байгаа байна. Ингээд хамтдаа дөрвөл багийнхны цагаан дээрхийн домог дуулахыг хамтдаа толилцгоё. Манай Камертон шоуны 5 дугаар үе шатанд орж байгаа шилдэг 16 оролцогчид маань 4-4-өөр хуваагдсан Камертон хамтлагийн үе үеийн хит дуунуудаас 2-2-ыг дуулж байгаа. Харин манай дөрвөл багийнхны хамгийн 2 дахь дуулах хоёулаа үнсэлцгөө дууг та бүхний өмнө одоо төлөвлөхөд бэлэн болоод байна. Хоёулаа үнсэлцгөө. Shall I take me?
Баярлалаа. Манай дөрөв багийнхан нь хоёулаа үнсэцгүй үг та бүхэндээ толилдуулаа. Ингээ дөрөв багийнхнаасаа би бас нэг асууж тавьдаг юм байна. Дөрөв гэдэг нэр их юм өгсөн байна. За, юу болсон бэ? Яагаад дөрөв гэдэг нэр өгсөн? Дөрөв ярьж байгаа гэсэн л дөө. Тэгээ яг гоо яг юу гэж бодож өгсөн тэр яг айгу ингийн хүмүүс амархан зээжлээ. Тэгээ дээрээс нэг бос гурван баг нь гуруулаад дандаа мэйл одоо peace preach. Дандаа гадаад биш тэгээ манайх ягаад зам монголоор биш. Монгол гэсэн. Made in Mongolia. Бас цаана их бодлоо нь одож байгаа юм. Амархан зээжлэн тий. Тэгээд хаахлаар шууд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд танаа багийн хамтлагийн ахлагч нь юм бэ? За, багийн ахлагчаас нэг юм асуумаар байна л да. Манай дөрөв багийнхан донд хамгийн хин юу юугаар хамгийн юм бэ? Тэнийг сайхан үзэгчтэй бас тайлбарлаж ярихгүй хөвгөлтэй. За, манай хамгийн юм зайлшгүй. Цайгаас хэлээ. За, манай цайлгуудын хаалт зоригоо. Оо, хамгийн ачаалттай ажилтдаг нөө Facebook шүү дээ. Энэ минь бүгдээ аюу ачаалттай ажилладаг. За, хамгийн цаг өгдөг юм бол манай шагаа маань цагийг сайн барина. Тэгээд за хамгийн өндөр нь хий. Хамгийн өндөр та би. За баярлалаа. Тэгэхээр дөрөв багийнхандаа баярлалаа. Тэгээд магадгүй энэ шоунд оролцсноос та бүхний амьдрал бас нэг шинэ алхам болсон те. Тэгэхээр тэр талаас бас сэтгэлээ хуваалцахгүй юу? Хамт олонтаа үзэгчтэй. Одоо та бүхний үзэгч. Энэ бол хамгийн сүүлийн шалгаруулалт 5 дугаар үе шат учраас сая тэгээд хамгийн ихэнд бас цагаан дээрхийн номог гэдэг хүргэсэн. Тэгээд би ээжтэйгээ уулзаг бодож байгаа. Тэгээд сая уйлган гаалтсан. Одоо бас яг үзээ суулж байгаа бах. Би ээжтэй хайртай ээж юм байна. За баярлалаа шагааг. Сэтгэлээ. Энэ шоунд оролцсон сэтгэл маань маш их өндөр байна. Яг тэгвэл ийм бол сайхан найзтай болсон. Тэгээд бас олон сайхан зүйлийг сурч мэдэж авсан. Үнэхээр баяртай. Баяр мандахын хувьд та сэтгэлээ хооцохгүй юу? За, миний хувьд бол та хүрсэн хүлээсэн маш маань өнөөдөр байна. Жилийн хугацаанд энэ сайхан залуучуудтайгаа хамт та өрсөлдсөндөө маш баяртай байна. Тэгээд эцэст тэгээд сайхан л үрдэн сонсохыг хүсэж байна.
За баярлалаа. Тэр бол мэдээж. За тэгэхээр маргад бас үзэгчдээс өөрийнхөө сэтгэлийг хуваалцахгүй. Камертон шоуны 5 дахь үе хамгийн сүүлчийн шат. Сүүлийн шатны тухай юм. Гэхдээ юу камертон шоуны тухай. Камертон шоунд ороод тэгээд их юм сурлаа. Тэгээд өшөө сурах юм шиг байгаа л та. Тэгээд олон найзуудтай боллоо. Тэгээд юуны хөршлөлөө. За баярлалаа. Тэгэхээр дөрөв багийнханд халуун танцчлаар баяр хүргэе. Ингээд бүгдээ хамтдаа шүүгчдийн дүгнэлтийг сонсцгоё. За ийм сайхан багийг, ийм сайхан дүрмийг дөрмж хийхээ гэдэг бол маш миний хувьд бол маш баяртай үйл болж байгаа гэж үзэж байна. Яагаад гэх юм бол эхний дуун дээр ярьдаг цагаан дарихийн номог, за дарих гэдэг майныг их сайн уншиж байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг энэ сайхан дуугаар хэллээ. Дуу хэлэхдээ та бүхэн ямар ч алдаа гаргасангүй хоёрт нь маш сайхан бие биенийг дэмжиж айгүй гоё дэмжлээ. Та дөрвөлээ нэг нь байхгүй хэцүү шүү дээ. Тийм учраас бие биенийг айгүй гоё дэмжснийхээ үр дүнд ийм гоё гал халуун цогтой тайзан дээр яг л ийм дөрөв хүн хэрэгтэй. Та нар бол яг төрүүлсэн юм шиг надад санагдав. За манай зоргогийн хоолой бол үнэхээр сайхан хоолой. Тэр хоолойнд чи барддаг, тэр хоолойнд итгэлтэй. Тэгээд дээрээс нь царайгаа хоолойтойгоо чи яг адилхан. Царай хоолой яг нэг хүн ингэж заяа гэдэг бол бас бурхнаас өгсөн маш том бэлэг шүү. Маш баярлалаа. За манай замдангийн Замдан шатаа. манай замдан шатаа. Бас сайхан хоолойтой бас. Задгаа хөхтөнгөр шиг тийм гоё. Цэлмэг хөхтөнгөр шиг гэж юм аа. Тэгж боддог. Дандаа дүүжнэс ч яваарай гэж. Хэлмээр за маргатын хувьд ярихад чиний хоолой бол ер нь бол их ховор хоолой. Нандин цэцэг шиг, цэврүү шиг тийм гоё нандин хоолой. Ийм хоолой бас хүнд хэр баргийн заяадгүй. Тэгээд бас дээрээс нь зоригтой адилхан бас хөргөө. Space байна. Бас хэцүү шүү. За манай баяраагийн үед бол Монголд байтугай дэлхийд ховор хоолой шүү дээ чиний. Тийм болохоор чинь хоолойгоо хайрлаж яваарай. Хэрвээ чи Америкт ийм шоунд ороод ингэсэн бол чи аль үжээ саятан болсон. Тэр бомтон болсон ба. Хоолой шүү. Баярлалаа. Санж төсөө. Нэг гоё үр дүн бол надад харагдаж байна. 5 дахь шат ихснээс хойш түрүүн би бас хэлсэн. Яг энэ завсрал авч бэлтгэл хийлгэсэн үр дүн бол үнэхээр гайхамшигтай гоё харагдлаа. Та нар үнэхээр гоё агсан байна. Хоолойнууд ч үнэхээр гоё задгаа болсон байна. Маш гоё мэдрэмжтэй, маш гоё ихтгэлтэй харагдаж байна. Яг түрүүний ганагийн хэлдгээр яг хамтлаг дотроо бие бинийгээ дэмжиж маш гоё дуулж байна. Хин дараагийнхаа мөрөө хүлээлгэж өгж байгаа, өөрийнхөө төгсгөлөө хийж байгаа. Тэр дараа нь явж байгаа тэр импровизац чөлөө сэтгэлгээ хоолой гарч байгаа тэр байдлууч надад үнэхээр таалагдлаа. Маш гоё үр дүн гарсан байна. Тэгээд маш том амжилтыг хүсье. Хувьд нь манай ганаа маань бүгд нүгнэд хэлчлээ. Том амжилтыг хүсье. Та дөрвөл багийг харж байхад бол энэ манай шоу маань 7 сард магадгүй 8 сард ч юм уу яаж дуусчих юм бэ гэж олзорох гэж байна л да. Тэр үед дууссан бол магадгүй та бүхэн гэж нэг нэгнийгээ ойлгох, ингэж нэг нэг дутуугаа гүйцэх тийм мэдрэмж хараахан бүрдэхгүй байсан баха. Одоо бид нар бол онсон байна. Тэгээд мэдээж энэ 4 хамтлагаас мэдээж 16 хүүхдээс 4 хүүхдүүд гарна. Гэхдээ энэ 4 хүүхдүүд бол бид бүхэн ингэж удаан завсарлаж, ингэж удаан та бүхний ингэж зовоож бэлтгэл хийлгэсэн. Нэг нэгнийгээ чин сэтгэлээсээ хайрладаг, хамт олонч тийм л дөрвөл гаргаж ирэхийг л хүссэн. Тэгээд ингэж бэлтгэл хийсэн юм чинь та бүхэн бол алдахгүй бахоо. Яг амжилт хүсье. За манай дөрвөлийнхэн та дөрв бол яг хамтлаг болцсон байна.
Яг хамтлагтай маш сайн хамтлаг болсон байна. Тэгээд тэр тусмаа яг манай хамтлагын маань энэ хоёулаа үнсцгүү цагаан дархийн домог энэ дуунууд дээр бол маш их шахуу үгнүүд хэрэглэгддэг тий сая дахилт юунуудын голын холбоос эдэртэй. Тэгээд энэ дэр дөрвөн яг зэрэг тэр үгний диикцээ дэр яг нэг хүн шиг ингээ өөрсдөө бие бинийгээ мэдэрнэ гэдэг бол энэ бол яг л хамтлаг болцсон хүмүүсийн л ерөөсөө илэрлэлтэй. Тэгээд үнэхээр гоё байлаа. Үнэхээр би л сая аюугай хөгжилтэй гоё мэдрэмж авлаа. Та нарыг хамтлаг гэдгээр чинь би үнэхээр харж ойлгож чадлаа. Тэгээ би Баяр Мандахыг хэлмээр байна. Баяр Мандах чи үнэхээр гоё хоолойтой юм аа. Үнэхээр гоё хоолойтой юм аа. Тэгээ нөгөө нэг урд ургасан чихнээс нөө хойно ургасан ивэр урт гэдэг шүү дээ. Чи үнэхээр Монголын дараагийн бой бэндийн яг энэ бас хоолойг бол чи үнэхээр нэр хүндтэй гайхамшигтай өшөө бүр хөгжүүлж гоё дуулж явж чадах хүн мөн гэж би хэлмээр байна. Маш их баярлалаа. Залуучуудаа бүгдэнд нь амжилтсан. Төгсгөлд нэрээ нэг юм. Та эдийн хамгийн залуухан юм блэ? Хамгийн насаараа. Баяр 288 оных. Чаа маргад 92 оных хоёул. 92 оныхоо сараараа хин хамгийн бага нэ. Маргад 5 сарын. Би 3 сар. Тэгвэл маргад чондоо би нэг шүүмжлэл хэлэх хэрэгтэй юм байна л да. Хамтлагийн ахлагчаад нэг анзаарах өнөө дуу ихэж чагт нөө эдээ үдийн цаг дээр нэг жоох хөөх. Маргад чи ярих хэрэгтэй байсан гэхгүй тийм. За тэр яах вэ? За баярлалаа дөрөв багийнхандаа. Тэгэхээр дөрөв багийнхныгаа маргааш шууд дамжуулагдах бас 18 цаг 20 минутаас явагдах шийдвэрлэх хүмүүсээр та бүхнийг амжилттай мэдээлгээс уулзахыг хүсэж байна. Эргээд уулзлаа баярлалаа. За баярлалаа. Яг энэ мөчид боловсрол сувг телевизээр Камерта 2 шоуны 5 дугаар үе шат маань шилдэг 16 оролцогчид маань амьд хөгжмөнтэй тоглолтоо хийж та бүхэн төлөвлөж байгаа лээ. Ингээд та бүхнийхээ өмнө дараагийн баг болох Peace Bridge багийнхныхаа танилцуулгыг та бүхний өмнө дэлгэж байна. Bridge баг. Хинтийн амьгаас Камерта 2 шоуг зорин ирж нэгдүгээр шатанд эрхүүгийн хавар дууг дуусна. Дараагийн шатанд оролцох мандатын эзэн болж байсан оролцогч 554 дугаартай Улан Баяр юм. Сургуулийнхаа хамтлагт мануухуу тоглодог байсан оролцогч маань одоо Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 1-р курсэд суралцдаг. Нэвтрүүлгийн үе шат болгон дээр маш сайн байлаа. 200 хүн өндөрлтийг авч дуун дээр маш сайн ажилтдаг оролцогч бол Оргил юм. Соёл урлагийн сургуулийн эстрад дуулаач ангийн 3-р курсэд суралцдаг. Boys to Men амьсгалж амьдарч явдаг оролцогч маань дуулахаас гадна 3-р шатанд Peace Bridge багийн ахлагчаар ажиллаж байсан бол энэ удаад ч гэсэн Peace Bridge багийн ахлагчийн ажлыг тун чадварлаг гүйцэтгэж байна. Сэмхэн алга болж шалгаруулсан дээрээ сэтгэл догдуулсан тоглолтыг үзүүлж чаддаг оролцогч бол 670 дугаартай Балжин. Соёл урлагийн их сургууль суралцдаг оролцогч маань 4-р шатанд хайрлын чамаагаа дуугдуулж сайн тоглолт, сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж чадлаа гэсэн дүгнэлтийг авч байсан юм. Чиний ертөнц маш гоё. Чи үзэгчдийг дундаа уйрааж, тогтлуулж, өөрийнхөө ертөнц рүү оруулж чадж байна гэсэн дүгнэлтийг шүүгч ган эрдэнэс авч байсан. Жүжиглэл, бүжгийн эсэс сайтай оролцогч бол 477 дугаартай Ган Заяа. Тийм үзэгчдээ тэгэхээр манай Камерта 2 шоуны 5 дугаар үе шат маань боловсрол сувг телевизээр шууд дамжуулан хүрж байгаа хэлээ. Ингээд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Sky Group, Max Mod их дэлгүүр, Sound of Mongolia хамтран ажиллаж байгаа хэлээ. Ингээд та бүхнийхээ өмнө Peace Bridge багийнхныгаа урьж байна. Оригинал гэгчтэй Peace Bridge. 728 дугаартай Оригинал. 554 дугаартай Улан Баяр. 477 дугаартай Ган Заяа. 670 дугаартай Балжин. Табайда сабатура задуштай. Сайн байна уу? Хайцаа сандраад байгаа юм уу эсвэл бие бариад байгаа юм уу?
Нэг сайхан цаа. Энэ бол мэдээж камертон шоуны сүүлчийн шалгар бол тэгэхээр бүгд сандарч байгаа, бүгд хичээж байгаа гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр Peace Bridge гэдэг их гоё өвөрмөц сонь нэр байна л да. Энэ нэрийг хэн өгөв, юу болов, яав? Энэ нэрний тухай ярихад яг 3 дугаар шатнаас ахуулаад энэ нэртэй бож явсан. Тэгээд одоо хүртэл яг энэ нэрээ цааш нь хадгалж авч явах гэсэн дээрээс энэ нэрээ одоо хүртэл ингэж авч явна да. Гэхдээ бүгдээ хамтлагийнхантайгаа ярилцсан л та багийнхантайгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо камертон шоуны 5 дугаар үе шатнаар Peace Bridge багийнхан маань камертон хамтлагийн ямар дуунуудаар одоо шалгаруулалтанд ороход бэлдсэн байна? Жүүн 2004 цомогт орсон. Чиний үг хэмээх дуу төгсөж хүү цомогт орсон. Чамаас би асууя. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ та бүхний өмнө Peace Bridge багийнхан маань чиний үг дууг дуудахад бэлэн болсон байна. За хамтдаа үзэж сонирхцгоё. Нүдээ тасанан хөвцөнч дүүчин сэтэлээс холохгүй нүцгэн гараар нүдэн сахарчиж чиний юм зүрхнээс гарахгүй Тэглэн масаа хэсэг суулаа гэмгүй хориг өнгөрөвлөө Ачаалан сүрдүдвэ and treat to dig you Хайрлаж байсан Дурлаж байсан гэхээр дуудаж байна чиний үг Тардаж байсан гэхээр хатуудаж байна чиний үг Зүдэж байна харийг зүлөлөж Зүдэж өнгөрсөж дуусаяа Хас хэцүү харин дэх хүсхээс илүү Хүшгонэг өдөр болжээ хүсэл бодод би сэдэмжээ Хоногдуудын асан хараад дурсан чүтээ Хайж байсан гэхээр хадуудаж байна чи Дурдаж байсан гэхээр дурдаж байна Баярлалаа Peace Bridge багийнхан даадвалгачдаар баяр хүргэе. Баярлалаа одоо та бүхэндээ камертон хамтлагийн бас нэгэн хийх дуу Чамаас би асууя дуу Peace Bridge багийнхан дуулахад бэлэн болсон байгаа. За хүлээ авцгаая. Нэг охинд би олгодод харилцсан. Тэр болгоод яхаа мэдгүй сандардаг байлаа. Хандаалаад танцаад цаашаа байсан. Тэр бол чи.
тусрунза хоёулаа өнөөдөр уулзах гэж асуусан тэгтээ дараа гэж миний урмыг өгсөн дахиад тонгийн би хөлийг болсон найзуудаа түүний дугаар хийдэг ясигцэнтэй охин дэсэн харин өнөөдөр чинь автруу яраа шамдаа утвар бэн гэж надад хэлсэн дотроо түүний нэг тэгтээ гэж байсан тутанаар би яваад очсон амаа очсон чи дурбун там байсан чи харин хацаа дурм байсан сэрхэн чин битэн үгшүүд хавсуудах болсон чамаас би ясан би чамаа нарасан чамаас би хэдий би чамаа дурсан харин чиний тодог болчихсон барилар мань үйтэн болчихсон чамаас би би чамаа дурсан би чамаа бишсэн чиний тодог болчихсон үгш надад дурдах болсон чамаас тэр дурыг бодож Чивара дорора замхадага мас бир борон шини явах цамыг үеийн мусан хажууш гэж билсэн тэр чамайг тэр тарих болоог бэдэндо гад бэчина трудыг хасан бомби эвод хурман цараа бэстэй годчны бэлэг биш юбана дэрэгний дагах бэдэн аричиник талабад анна трогот тутан год постир Силу медвес чамай губч на бот гиштат баса Кудыш куса бабы мама дигатыш Мама чамай год попу гиштат баса Чина даю Гигатыгасу Чина дурсу Намагиса чини сети Бошты дочь Надо зудиш бага юмучи Гигатыгасу Чина даю Гигатыгасу Чина дурсу Намагиса чини сети Бошты дочь Orkun balık basıyor mu çiğ? Taşan hala hiç nazrahire Çiçeği koyuda muhli Çin'e bekledi O kısım bu klimata Kanuyanı bu zirden atlan uksa Camdan yiyeceksen Tilgin sodur boşluk doç Nada sudiş ben de yumuçi Camdan diyasun Ligação, na mangueira chini sente gosto doce, nada tudo espera e eu motivo. China do coração, ligação, na mangueira chini sente gosto doce, olho mano fosse eu motivo. China do cardeio, ligação, na mangueira chini sente gosto doce, olho mano fosse eu motivo. Камертон шоуны 5 дугаар шатд оролцож байгаа Peace Bridge багийнхан чамаас би асууя. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ориглоо би нэг юм асуух. Чи фэн үтдэг ирсэн юм уу? Гэхдээ энэ хаваар нэг чамайг дуудахарлаа ориглоо. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр надад та нарын дуулалт үнэхээр сайхан таалагдлаа. Тэгэхээр одоо харин шүүгчдийн хувьд хэрхэн дуусав? Шүүгчдийн дүгнэлтийг бүгд хамтдаа сонсцгоё. За Peace Bridge хамтлаг гоё нэртэй гоё залуучуудаа та нар үргэлж бий бахархдаг. За нэг Балчикагийн хувьд ярихад бол манай Балчика сайхан хоолойтой, гоё задраа, их чөлөөтэй, тийм дуучаа, сайхан дуулаа. Манай Улаанбаяр бол царайлгаа, октийн шүтэн, за тэгээд Хинтээ аймгаас хурцж оролцож байгаа ч бас маш баяртай байна. Хинтээ аймгийн одоо охид бүсгүүчүүд бүгдээрээ одоо нурж байгаа юм. Тийм ээ. За манай оргил цаанаасаа дуучин. Ерөөсөө дууны төлөө төрсөн юм шиг надад санагддаг. Манай ганц заяа бол сайхан, хоолой бол их сайхан. Би чамайг биширч явдгийг. Тэгээ та дөрөвтэй хаз чагаад сайхан амжилт. Энэ бүх сайхан юмыг хүсье. Амжилт. Баярлалаа. Тэгээд чамаас би асууя дөө үнэхээр гоё дууллаа. Яг л нэг R&B band шиг имиж хоорондоо харьцаж байгаа байдал
өгцөлч надад их таалагдлаа. Хоолоо маш гоё задсан байна. За тэгээд Балчинамын хувьд угаасаа чи маш гоё задгаа хоолоо. Тэрийг ч гэсэн маш гоё харууллаа энэ удаа. Ганцаагийн хувьд ч гэсэн бас гоё суур хоолойг бас алдахгүй сайхан явлаа. Ориглын хувьд бол маш гоё задгаа, улам илүү хүчтэй болсон байна. Өшөө илүү задлаад өгөх юм бол өшөө чамд гоё ирчүүч байна. Чам би мэдэн чи бол яг л чиний зүрх чинь хөгжим гэдгийг бол мэддэг. Тийм учраас одоо та бүхэндээ амжилтыг хүсье. Улам л сайжирсан байна. Улам л хөшөө сайжрах хэрэгтэй. Надад бол үнэхээр маш ихтэй гоё санагдаж байна. Маш их баярлалаа. Тийм гоё ном байлаа. Дээрээс бас ганцаа бас сайхан суурийн зөв явж байна. Ер нь бол яг дөрвөл хоолой байж байгаа. Суурин дээрээс яг шалхаж өнгө алдахгүй юу гэдэг айгүйх нөлөөлдөг л дөө. Тэгэхээр чи яг тэр балансын зөв авч өгч байна. Тэгээ чамд бол тэр их сайн фундамент болж өглөө. Дээрээс нь Балжаа бас яг энэ дууных нь эмоцн дээр чи орж ирэхээр яг дүүрээд байна. Тэгэхээр энд чинь бас яг би чамайг хараад л гоцтол бол нэг их байхгүй байгаа юм байна. Тэгсэн мөртлөө чи яг ороод ирэхээр наа дуу чинь эмоцн хамаагүй илүү гарч иж байна. Тэгэхээр Балжаа чи ч гэсэн өөрийгөө маш сайн биелүүлсэн байна. Тэгээд бүхэлдэн та дөрвийн тоглолт бол үнэхээр гоё байлаа. Гоё фанки тэгээд бас л задгаа зөвөн авлаа л да. Сайхан гоё. Бүр энийг том зааланд бүр том хөгжимтэй 3,000 хүн чи 3,500 хүн ингээд та нар ингээд яг тоглоод нь хөгжимчтэй ингэх юм бол дуусаа маш гоё байлаа. Тэгэхдээ ямар ч энэ зааланд энэ цөөхөн энэ юундаа гэхэд та нар бол маш гоё байлаа. Баяр хүргэе. Баярлалаа. Peace Bridge-ийн үнэхээр та хэд бол цөм авлаа нэрээ. Үнэхээр цөм авлаа. Тэгээд чиний үгийг үнэхээр яг л тэр мэдрэмжийг гаргаж үнэхээр гоё яг ансамблтай яг хамтлагч дууллаа. Чамаас би асууг бол бүр цөмийн цөм аваа ичлээ. Би бүр суудлаараа тогтож чадахгүй бүр ингээ унах гэжсэн үлдээ. Тэгээд энэ заал жоохон сэрүүхэн байгаа. Дээрээс нь ийм гоё дуулдаг залуучуудыг дараалаад үзээд ингээ нурууны ус арцаагаад өнөөдөр би үнэхээр маш атстай байна гэж өөрийгөө бодож байна. Тэгээд яг одоо телевиз зурагт үзэж байгаа камертай хоёр шоуныхаа хаалтын ажиллагааг үзэж байгаа 3 сая монголчууд маань ч гэсэн бас ингээд маш гоё мэдрэмжийг авсан байх гэж байна. Тэр хүмүүс дундаас хамгийн азтай л би дөрөв гэж би бол өөрийгөө бодчих би дөрөв өөрсдөө. Тэгээ үзэгчд маань бас үнэхээр азтай байлаа. Өнөөдөр ийм гоё мэдрэмжийг ийм гоё залуучаас авч ийн гэдэг бол бас хөв зохиол шүү те. Та дөрөв бол яг л хамтлаг юм байна. Та дөрөв бол яг хамтлаг юм. Бие бинийгээ нөхч ийн гэж гоё байна. Хоорондоо тэгээ харилцаж гоё тэр үнэхээр гоё дуулж байна. Хинтэн ч алга та нар үнэхээр Монголын маань ирээдүй бол нэрээ те ирээдүйн орчин үеийн урлаг бол нэрээ та нарын гартлагаан бишээ залуучдаг гэж нэр байна. Маш баярлалаа. За баярлалаа. Peace Bridge багийнхандаа баярлалаа. Тэгэхээр би та бүхнээс бас нэг асуулт асууя л да. Чамаас би асууя гэдэг та дөрөв би бинээс асуу. Түрүү дуулж яхад манай оргил хажууд тийш хараад асуугаад болоод багш. Чи надад хайртай юу гэдэг. Оргил улам баяр. Чамаас би асууя л гэдэг. Улам баярал зөндөө их асуусан. За баярлалаа. Тэгэхээр мэдээж камертай хоёр шоу энэ урт хугацаанд те бас хамтдаа байсан зүрх сэтгэлээ бас нэгтгэж ясан залуучууд та бүхэн бас үзэгчдтэй өөрсдөө сэтгэлийг хуваалцахгүй юу? Энэ хүү шоуны талаар бас мөн өөрсдөө чинь амьдралд шинээр тавьсан энэ шинэ алхам чинь хэр өөрсдөнд чинь нөлөөлөв? За баярлалаа. Тэгээд та дөрөв харсандаа баяртай байна. Тэгээ Монголынхаа бүх ирээдүй болсон залуучууд болгондоо хандаж хэлэхэд хүн хүсэл мөрөөдөл эрмэлзэл зориг төвчээр болгонтой байх юм бол хүн бүгдийг ялтай юм байна. Тэгээд ямар ч гэсэн миний бодлоор тэгээд та бүхэн маань бас сууж байгаа Камертон хоёр шоунаас төрсэн хамтлаг Монголынхаа номер 1 хамтлаг болгоно гэдэгт би итгэдэг. Энэ бүгдээрээ шилдэг 16 залуус бүгд өөрсдийн гэсэн дуулах ур чадвар эзэмсэн. Ялангуяа одоо энэ шилдэг 16-аад бүгдээр их газарч энэ би маш их баяртай байна. Аж аргалын өсөө бүгд баярлаа. За баярлалаа. Миний хувьд гэх юм бол Камертон шоунд орсноор маш олон ах нартай болсон. Тэгээд ах нарынхаа туслалцаа дэмжлэгээр өдий хүртэл бас энд яваад маш их баяртай байна. Камертон шоуны одоо 5 дахь шатын финалийн шатыг үзэгчл бид нэр маш шаргуу хөдөлмөрлөж ихтгэлээ хангаж ирсэн. Тэгээд ах нартаа баярлалаа л гэж хэлээ да. Тэгээд энэ хүү шоуг зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За миний хувьд юуны өмнө ийм сайхан тэмцээн шоуг зохион байгуулсан боловсрал телевизийнхэнд баярлалаа. Тэгээд
Энэ шоунаас би маш их олон шинэлэг бас ингээд түнхээр болдсон байна гэдэг маш их юмнуудыг сурсан. Би бол амьдралтаа урд хожид хизээч акапел дуулж үзээгүй. Тэгэхэд ингээд шоун дээр танилцсан 3 хүнтэйг нийлээл акапела дуулаад тэгээд ер нь бол их л юм л сурлаа. Бас их ч алдаа гаргалаа. Маш их ухаарлаа авлаа. Тэгээд бас та гуравтаа баярлалаа. Надтай нэг автлыг болсон баярлалаа. Баярлалаа. Тэгээд камертоныхоо ах нартаа баярлалаа. Маш их олон юмд их баярламаар яриад дуусахгүй хөө. Их л баяртай байна. За бид бүгдийг үзэж байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээ ямар ч үсэн энэ шоу жилийн хугацаанд үргэлжлэж байгаа ч гэсэн бид нэр маш их зүтгэж, маш их хөдөлмөрлж өнөөдрийг хүртэл ингэж явж байна. Тэгээд гэр бүлийнхандаа хайртай шүү, найз нөхдүүдтэй хайртай шүү. Тэгээд үзэж байгаа бүх үзэгчтэй баярлалаа гэж хэлье. Тэгээд хөгжим манай амьд хөгжмийн ах нартаа маш их баярлалаа. Бид нэр цаг зав байнга зарцуулж бидний төлөө бас санаа сэтгэл зовж өгдөгт маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. Маш их баярлалаа. За Peace Bridge хамтлагийнхандаа баяр хүргэе. Мөн бас шүүгчдээс баярлалаа. Мэдээж Камертон 2 шоуны ерөнхий зохион байгуулагч B Production боловсрол сувг телевиз Music Box. За ингээд бүгдээрээ хэсэг зар сурталчилгааны дараа эргэн уулзцгаая. Баярлалаа. 160 залуусын итгэл найдвар авиас бэлэг хүсэл мөрөөдлөөр хөвлөгдсөн Камертон 2 төсөл хагас отон бийсэн авиаслаг хөдөлмөрч 16 залуусаас хэвэн 150 сая төгрөг 5 жилийн продюсерингийн гэрээний эзэд болох бай. Шилдэг шилдэг өвөгийн явуулсан гişүүдийг шалгаруулах шууд нэвтрүүлэг боловсрол сувг телевизээр. Камертон 2 шоуны шилдэг хамтлаг дотрон гарах шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Хөөе, айдтай игс алтмуугийн хурааж байна уу? Амар байна уу? Амар. За юу гэж хэлэх вэ? Зайдих хош. Хонь, яма, тэмээ гурвыг. За тийм ээ үзэгчтэй. Камертон 2 шоуны 5 дугаар үе шат маань манай Камертон 2 шоуны ерөнхий тэтгэгчээр ажиллаж байгаа. Skytel Group-ийн маань санаачлагаар Eco хайрцаг гэсэн энэхүү сайхан хоёр хайрцаг маань манай Skytel Group-ийн маань хийж байгаа маань энэхүү хайрцаг маань ямар утга учиртай вэ гэхээр мэдээж та бүгдийн хэрэгэлдэг гар утас хэрэгцээний хангахаа болж бас хэрэглэгдэхээ болсон байдаг. Харин тэр утас маань байгаль орчинд маань их хор нөлөөтэй байдаг юм байна. Тэрний хаа сайгүй хайснараа харин Skytel Group-ийн маань энэ байгалийн бас эсрэг энэ аимшигтай үйл явдлын эсрэг эко хайрцаг гэж энэхүү хайрцаг нээсэн. Энэ хайрцагт одоо хэрэглэхээ болсон утаснуудаа ийшээ хийх юм байна. Энэ юу вэ гэхээр манай Skytel компанийн маань яг үйлдвэрлэлийн дагуу энийг байгаль орчинд хор хөнөөлгүйгээр устгаж өгөө болох юм байна. Баярлалаа. Skytel Group-ийнхандаа бас баярлалаа. Мөн бас энэхүү Камертон 2 шоунаас шалгаран гарсан бас шилдэг оролцогчд маань энэхүү эко хайрцагын ээлж дуучид болох юм байна. За баярлалаа. Тэгэхээр соло дуучин хамтлаг байх гэдэг энэ бол бас хоёр тусдаа байдаг хоёр асуудал байдаг. Харин энийг бас шүүхээр бас энэ манай эрхэм шүүгчид маань амьд хөгжмөөр хэрхэн дуулах бас хэрхэн хамтдаа нэг зорилготой яаж хэрхэн тэмүүлдэг вэ? Мөн дээр нь имиж бас хамтдаа байхаар хэрэг эв түнжинтэй байх вэ? Тэр талаар маш олон талаас нь харж шүүгж байгаа үлээ. Харин одоо та бүхний өмнө Bros Harmony багийнхныгаа урьж байна. Харин Bros Harmony багийнхны танилцуулгыг хамтдаа дэлгэцтэй анхаарлаа хандуулцгаая. Баярлалаа. Bros Harmony баг. Шүүгч ган эртний нүднээс нулимс туслуулж хоёртод дуулж чадсан орцогч бол 624 дугаартай Замбал гарав. Соёл урлагийн сургуулийг дуулаач мэргэжлээр төгссөн шоуны бүхий л үе шатуудад өөрийгөө мэдрүүлж дуун дээрээ маш сайн ажилладаг. 3 дугаар шатанд Metro Sound багийн афишаар ажиллаж багийнхандаа зөвлөгөө өгч нэг зорилгын төлөө тэмцэж өдөртөн чиглүүлж байсан бол энэ удаад ч гэсэн Bros Harmony багийн афишаар ажиллаж байна. Чанартай сайн хамтлагтай болох зорилготой. Хамгийн хөөрдөм хаттай бас 3 дугаар шатны шалгаруулсан дээр Монголын Justin Bieber-ийн хөрөмжлийг шүүгчдээс хүртэж байсан орцогч бол 298 дугаартай Чингүү. Анх шоунд орцож байхдаа 52 дугаар сургуулийн сурагч байсан бол одоо Соёлын коллежид суралцж байна.
Маш гоё зээлхэн тослог хоолойтой оролцогчдын нэг бол 333 дугаартай Мөнх Эрдэнэ. Их засаг их сургуулийн хувь зүйн сургуулийн 4-р курсэд суралцдаг. Дуулах хөгжим сонсох дуртай. 4-р шатнд камертон амтгийн миний хайр дууг өөрийн найруулгаар дуусан бөгөөд шүүгчдээс маш сайн дууллаа. Үзэгчдийг уярах, дундаа оруулах ур чадвар, техник сайтай гэсэн үлрийг авч ирсэн. Амьдрал намайг дуул гэсэн болохоор би дуулах дуртай. Дуучин болно гэсэн зорилгодоо хүрэхэд болно гэсэн итгэл найдвараар дүүрэн урцж бол тэг 4 дугаартай алтан мод. Монгол Улсын сургуулийг орчуулагч сэтгүүлч мэргэжлэр гэсэн. Бидэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд Камертон 2 шоуны 5 дахь үе шат маань амжилттайгаар үргэлж ирсээр байна. Ингээд та бүхнийхээ өмнө Brass Harmony багийнхныгаа урьж байна. 424 дугаартай Замбал гарав. 4 дугаартай Алтан мод. 298 дугаартай Чингүн. 333 дугаартай Мөнх Эрдэнэ. Баярлалаа та бүхэндээ энэ үнч ямар гэрээ. За. Багийн ахлагч мэдээж Замбал гарав. Энэ үуч 5 дугаар үе шатн дээр ямар дуу дуулах гэж байна? За манай Brass Harmony Group энэ үдшиш Камертон хамтлагийн дуулсан хүсэл хэсэл болоод явах цаг болоо юм их хоёр гоё дуу сонгоо авсан байгаа. За баярлалаа. Тэгэхээр би бусад гишүүдээс бас асуумаар байна л да. Мэдээж Камертон хамтлагийг бас сонсдог байсан тий. Яг тэр сонсдог байх үедээ ч юм уу одоо ч гэсэн яг хамгийн сонсох дуртай ямар дуу байдаг вэ? Одоо миний хувьд халуун тэнгэр гээд дуунд би маш их дуртай. За баярлалаа. Түчингөний хувьд гараас чи нүтли цагаан дээр ихийн домогт хамгийн их дуртай. За тэгвэл Мөнх Эрдэнэ. Миний хувьд бол миний л хайр тэгээ сарны дуу гэдээ маш гоё дуу байдаг. Сонсох дуртай. За баярлалаа. Тэгвэл багийн ахлах Замбал гарав. Миний хувьд бүх дундын дуртай даа баг. Дээрийн бүх дундын дуртай. Ялангуяа энэ хүслэсэлт бүр хайртай. Тийм үү. За тэгвэл үнэхээр хайртай дуу дуулахад одоо бэлэн болсон байгаа. Тэгээд Brass Harmony гэдэг нэрийг бас тайлбарлаж өгөхгүй бас үзэгчтэй. За Brass Harmony гэдэг нь Brothers Harmony гэдэг үгний төвчлөл байгаа. Тэгээд ах トゥ нарын нийцэл зохицол гэсэн утгатайгаар өгсөн. Тийм нэр. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бүгдээрээ хамтдаа Brass Harmony багийнхны хамгийн ихний дуу болох Камертон хамтлагийн дуу хүсэл хэсэл дуу хэрхэд дуулахыг хамтдаа үзэж сонирхоцгоё. Хагцаад хүргэн гэж хайр огноо
Хүсэтхийсний хорвоодын уяатууч чаргалтай гурван урсаа хайраа үлдөөч үертэй хэжтэй хөрвөг амьдралын уучаа зүтгэлийн итгэгээ Брос Harmony багийнхан даадваалагчдаар баяр хүргэе. За тэгэхээр үнэхээр замбал гаруун яг хайртай юм шиг дууллаа да. Ястаа харин тий. Тэгэхээр бас өөрөө бас хайртай болж дуулдаг бол өөрт чинь бас тий өөрийнх нь дуулахыг бас сонирхдаг хүсдэг. Бас нэгэн өөрөө чинь шүтэн бишрэгчээс нууцхан шүтэн бишрэгчээс нэг нь 100 ширхэг сарнаа. Яг дөнгөж саяхан бас бидний энэ хөө шууд эффектээс хүрсэн гэсэн байгаамаа. Баярлалаа. Баярлалаа. Манай замбал гарч явах ичээд агш гэнэ. Өөр дом ингэ 100 сарна авч ирсэн үү? Авч байгаа. Хүнд л өгч ирсэн баг та. Өгж байгаагүй. За өгөөгөө жоо шууд авдаа жоо хурцдах үү. За баярлалаа. Тэгэхээр хүсэл хийсэл маргааш мэдээж 18 цаг 20 минутаас яг шийдвэрлэх хүмүүс гарна. Яг тэгэхэд л жинхэнэ хүсэл хийсэл маань болох байх та. За одоо ингэ бүгдээрээ Брос Harmony багийнхан маань явах цаг болдог дуу хэрхэн дуусныг хамтдаа сонирхцгоё. Нэг Шаварсан болоо хонгор байна. Яруух гэсэн бидэн хоёрын ямар хурдан санаа байна. Бозаja Надад байсан шинэ жанрын бас хонгор байна. Чиний сүүлчийн өсөлт тамаагүй рааж Чин зүрхний гүндгөөнийг хүлдэнэ яг чи надад харагдаж намайг хүсвэ Скоро санаа шиг байсан яг цөч ариун бада хонгор байна. Үзсэн гашна сарангаш Үзсэн шайна хотом надад баяр байсана Өкөр гойна бабором шишамаг
says, ooh, ha. Zou gaan we ons weer nog thuis? Zij verborgen zit in die mens. Ook zou dat we gaan nooit meer sport. Maar als ik als vanaf. Ons is de morgen, samen naar hoe deze schijn. God een aardig gaan bij samen. Het vergoed, wat voor een schichtjaarwerk als het. Hey yo, tijd voor de hongerweg. Ja, hoe goed is het bieden, gooi ik jammer goed te zakken. Toen ik die dit, na de dit bij zag. Toen ik daar wat ik heb bij de hongerweg. Zoek ik moest het allemaal goed uit. Zoek ik ben, gooi ik goed tegen. Moest ik horen, chicks, zat ik in de beste gang gezet. Er ook gewoon bij de hongerweg. Dingen zijn zeker, tot de vuur, goed te weer. Ja, bietjamai, hier is garig wie gaat er Oz is de naam, Saren, Oz is een schijn, God de nader gaan bij Saren, het gehoord, wat voor een schichtjaarwerk, als het schijn. Баярлалаа. Тийм ээ. Энэ одоо Bros Harmony багийнхан байлаа. Баярлалаа. Тэгэхээр үнэхээр бас энэ дэрсэг үзэгчдийг болон мөн цэгэр дэлгэцэн үзэж суугаа бас үзэгчдийн сэтгэлийг үнэхээр догдуулж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Одоо ингээд бүгдээрээ хамтдаа шүүгчдийн үнэлгээг сонсцгоё. За миний хувьд гэх юм бол та нар бидний анх дуулж исэн тэр үед аваач чадлаа. Та дөрвийг хараад би тэр үедээ очиод буцаад мэдэглээ. Ийм сайхан галт тэргээр маш хурдан очиулаад буцаад ирсэн. Та дөрөвтөө маш их баярлалаа. Бид дөрөв та дөрвөөс магадгүй та нар илүү сайхан дууллаа гэж би бодчихъя. Үнэхээр та дөрвийн энэ 16-аас 4-ийг авч үлдэн гэдэг бол биднэрт маш хүнд шалгуур байна. Одоо бид нэр Яна гэдэг л нэг юм байна. Одоо Яна. Одоо нэр үнэхээр Яна одоо дөрвөлээ. Юус 16 бүрэлдэхүүн авчлаа гэж юм. Тийм, дөрвөлээ юус яах вэ? Яамаг одоо мэдгүй. Маргааш энэ шалгуултанд би ирэхгүй. Тийм. Үнэхээр гоё дууллаа. Маш сайхан байна. За Bros Harmony хамтлаг баяр хүргэе. Үнэхээр гайхамшигтай гоё дууллаа. Та нарын тэр
хийж байгаа акапелла за тэгээ голоор нь хөгжмгүй бол тэр уналтын тэр явах цаг бодлогын хэсэг та өнөхөр энийг бол төгс хийж чадлаа. Алтан одын хувьд бол хоолойч маш сайн болсон байна. Ахын маш сайн дэвсэн байна. Чамд хоёосоо баяр хүргэе. Хүсэл ясалтай яг тэр дээшээ авдаг палцаатыг чи гайхамшигтай авлаа. Яг би шилжилтийн насны үед тэрийг авч ирсэн санагдаж байна. Шилжилтийн нас өнгөрөөд тэрийг дахиж авч чадхаа байсан. Чиний хөөртэй байна тийм. Наа чи их нандин яг үе. Чиний яг нас чи яг тэрийг авдаг нас чинь байна. Тэгээд яг маш гоё амжилттай тэрийг авсан чинь би хувьяасаа баяр хүргэмээр байна. Мөн хэлэнд би чамд баяр хүргэмээр байна. Чиний диапазон бол маш өргөн юм байна. Чи суур баасаа